За баярлалаа. За тэгэхээр энэ Архитектурын тэмцэх газрын ажлын бараг 50%-ийг нь бас энэ хүн ном хийж байгаа гэж үзэж байгаа шүү. Яагаад вэ гэхээр энэ хөгжлийн банкны нээлттэй хэлцүүлэг сонсголыг бол бид нар анх удаа хийсэн. 2 ч удаа ажлын хэсэг гарсан байт юм лээ. Тэгээ харамсалтай нь энийг мэдээлээгүй. Тэгвэл энэ нээлттэй сонсголыг хийя гэд анх тэр шахаад санаачлаад бас арсан намтаас яриад сүүлд бас ардын намын бүлэгтэй яриад ингээд сонсголоо бол хийсэн, амжилттай хийсэн. Монголын дүүхэнд анх удаага 80 ялагдагчтай хэрэг анх удаага олон нийтийн өмнө гарч ирсэн үнэ. Монголын дүүхэнд анх удаа ерхий сайд байсан хүмүүсээс эхлээд сайд байсан хүмүүс, улсын хурлын гишүүд, эрх мэдэлтэй нөхдүүд бүгдээрээ ирсэн. Түүн дээр нэмэгдээд бас бидний бас хүлээн зөвшөөрдөг бизнесийн нөхдүүд ч гэсэн ирсэн. Тэгээ бүгдээрээ иргэд мэдээлэлт бас. Ямар мэдээлэлтэй гэхээр 2 их найдын хулгай бодтой байсан юм байна. Тэгээ артл нь энийг идэж ууцсан юм байна. Зүгээр ингээд өөрийнхөө нөлөөгөөр тараахаас гадна өөрийнхөө тойроглууд тараацсан юм байна. Өндөр хүүтэй мөнгөөр зогсоол хүртэл барьсан юм байна. Хитрхийг ус дүрцсэн байна. Тэгээ төлбөрийг нь төсвөөс гаргахаар ингээд бүх схемээ хийсэн байна. Ийм хулгай байж болохгүй гэд. Үүнээр би бас 2 сэтгүүлчийг бол нэр дурдаж хэлмээр байгаа. Та нарын ажлыг бас сайн хийсэн шүү. Тэр сэтгүүлч өнөр цэцгэл одоо самбуу гэд. Нийгэмд бас шүглэл үлээсэн. Олон нийтийн анхаарлыг хандуулсан. Тэгэхээр энэ ажлыг бол ингээм хамтдаа хийсэн. Гагцхүү асуудал нь хариуцлага яаж тооцсон бэ гэхлээр өрдөөний 4-5 дунд шатны хөгжлийн банкны захирлууд хариуцлага тооцсон. Эрх мэдлүүд нь бүгдээрээ цагаатсан байдаг. Одоо тэгвэл цаашаага яах юм бэ гэдэг асуудал. Хоёр дахь нь нүүрсний хулгай. Их хэмжээний нүүрсний хулгай бол гарсан. Монгол улсын ерөнхий сайд нь бол эдийн засгтаа тэмцэх хулгай байна гэх. Тэр нь бол 41 их найд байсан. 2022 оны дүнгээр бид гарч ирээд 40 их найд юм байна гэж тооцоо гаргаж ирсэн. Тэгээд иргэд бол талбайд өргөсөн. Үр дүнд нь асар том юм хулгай гарч ирсэн. Парламент дээр шүгэл үлээсэн шүү. Парламент өөрөө энийг шүгэл үлээсэн. Засгийн газар ч бас араас нь ингэж ажилласан. Харамсалтай нь Оптекээр эд боллоо гэсний дараа инээжсэн эрх мэдлийн нөхдүүд гадагшаа гараад зүгтаасан байдаг. Ерөнхийлөгчөөс хүмүүс ахвал маргааш нь гараад зүгтаасан. Гэрээнд гараа үсэг зурсан нөхдүүд захиалагч нь гадагшаа гараад зүгтаасан. Удаан жаргал гэдэг нөхдүүдээс эхлүүлээ зүгтаагаа зүтэй. Хариуцлага хүлээсэн үү? Хүлээгээгүй. Ганц ган үе гэдэг захирлал тэнд хариуцлага хүлээж байгаа болохоос яг гараа үсэг зурсан нөхдүүд нь хүлээгээгүй. За ингээд цаашаа явж байна. Одоо өнөөдөр Нуган автобус Хүн намын Улаанбаатар хотын нийслэлийн бүлгээс энэ асуудлыг гаргаж тавьсан. Энэ чинь хуучин автобус байх шүү дээ гэд. Тэгэд нууцлцсан байх шүү дээ гэд. Тэгээ энэ асуудлыг ингэж гаргаж ирж тавьсан. Одоо ингээ эх 7 хоног сонсголт хийх чинь. Одоо иргэд юу хүлээж байна гэхээр хариуцлага хүлээгээд байна.